Далавчаа хүчтэй дэвх хэрэгтэй. Юу, тийм хүчтэй хэрэггүй дээ. Сайн нисч байна шүү Twilight гүнжээ. Applejack, чи намайг ингэж дуудах хэрэггүй. Яагаад гүнж гэж дуудахад дургуцаад байгаа юм бэ? Тэтмээ хүртэл зөвхө болсон байж ядаж гүнж гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй юм гэж үү дээ. Хэрвээ өөр морд гүнж гэж дуудвал татгалзахгүй л дээ. Харин найзууд минь ингэж дуудахаар нэг л сонин санагдах юм. Бас нис сургач гэсэндээ. Зуны нарны баяр 2 хоногийн дараа болно. Гэтэл би бэлэн болж амжихгүй юм дээ. Хамаг цагаа газар дээр өнгөрүүлээд байвал мэдээж амжихгүй. Одоо дээшээ хөөрөөд бүгдэд юу чаддгаа харуул. Хөөе, сайн байна. Янзтай. Яста янзтай газарлаа. Миний бицхаммер Нөхөрлөл бич юу байдаг юм болоо гэж гайхдаг байлаа. Миний бицхаммер танамнадад нөхөрлийг альбуусан. Одоо явдал хөгжөлтөө өгмөр сайхан сэтгэл үнэнч бас хүчихэд сайхан сэтгэлээ хуваацах амрах юм нөхөрлийг үдээд надад миний санаа зүгтгээд Миний бяцхан одоо морь 4-р бүлгийн 1-р анги Twilight Sparkle гүнж 1-р хэсэг. Чи гайхалтай харагдаж байна хонгор минь. Цол хэрэгмийг чинь гайхалтай илэрхийлжээ. Тийм л болол та. Ингэж даруухан загнах хэрэггүй дээ. Морь бүрэл хизээ нэгэн өдөр тэтэм зүүж хэрхэн гүнж болсон шилэн дээр мөхчүүлэхийг мөрөөддөг шүү дээ. Морь бүрийн мөрөөдөл нь чи юу юм бэ? Би лав ихтэй зармаг мөрөөддөг. Одоо явцгаая да. Галтрагнасаа хоцрох нь. Fluttershy зөв шүү. Та нарыг мэдэхгүй ч надад лав бэлдэх зүйл зөндөө байдаг. Албан ёсны үйл ажиллагаа Canterlot-д болж болох ч хотын дарга бидэнд баярын үдэшлэг зохион байгуулах даалгавар өгсөн. За, уруу царайлах хэрэггүй дээ. Celestia-г нар мандуулах үед чи бусад гүнжтэй яг адил тэнд байх болно. Миний хувьд нэр төрийн хэрэг шүү. Зуны нарны баярал анх биднийг уулзуулсан шүү дээ. Тийм онцгой өдрийг Ponyville-ийн найзуудтайгаа хамт өнгөрүүлэхгүй гэхээр таагүй санагдаад Бидэнд ч гэсэн яг тэгж санагдсан хонгор минь. Хэрвээ хотын дарга тусламж хүсээгүйсэн бол бид ч энд Canterlot-д л үлдэх байлаа. Мэдээж гүнжийн үргээ энэ тэргүүн тавих ёстойг чинь ойлгож байна л та. Зуны нарны баяр биднийг уулзуулсан байж болно. Гэхдээ л тэрнээс илүү зүйл биднийг нэгтгэдэг юм шүү. 1-р жишээ гэвэл бид 6-аг EV-ийн элемент нэгтгэдэг юм шүү. Тэрийг гүнжийн цал хэрэгэмж өөрчилж чадахгүй. Тийм биз дээ найзуудаа? Тийм биз Pinkie Pie? Зүцгийтэй амтлаг зармаг. тийм гэж байгаа болол та. Бид нар маш дэлгэрэнгүй тайлбарлаж бичих учраас Ponyville хамт байгаа юм шиг санагдана. Тийм биз дээ ахтаа? Аян билүүгээр үндэ талаад зүрхээ барин тангархаж байна. Бас чи баярын дараа бидэнтэй нэгдэн. Бид аль хэдийн хизээ юу болсон талаар ярилцахаар төлөвлөжчихсэн байгаа л да. Ponyville явах зорчигчд суугаараа. Яах ч аргаалах Spike. Тэднийг яваад ганц ч хорон болоогүй байхад нэг юмнаас хоцорсон мэт санагдах юм. Гүнжид захиарлаа. Хайрт Twilight минь чи юунаас ч хоцроогүй. Чиний найз Pinkie Pie. Би явуулсан юм аа. Тайвширч чадахгүй нь. Гарцаагүй мэдчихээн. Бэлэн. Энэ бас бэлэн. Хоёулаа төлөвлөгөөнөөс төрүүлж явна. Чи ч чадварлаг сайн туслахтай юм аа. Санал нэг байна.
Баяр нөгөөдрөөс нааш болохгүй. Хурдхан шиг Понивил явж ирээд үндсэн үйл ажиллагаанаас өмнө сүүлийн хэдийн амжуулж болох юм шиг байна шүү. Тэгвэл сайхан л байна Спайк. Гэхдээ бидний эзгүүд ямар нэг юм болвол яах вэ? Хэрвээ замдам саатал гараад жагсаалтан дээрх зүйлсээ хийж амжихгүй бол яах вэ? Хэрвээ Понивил явах замдаа жагсаалтаа гэж алийг хийсэн алийг хийгээгүйгээ санахгүй бол яах вэ? Тэгээд алийг хийсэн хийгээгүйгээ санах гэж хамаг цагаа өрөөл яах вэ? Хийх ёстой хамгийн чухал зүйлээ хийхгүй баяраа бадлаж орхивол яах вэ дээ? Тэгвэл явахгүй гэсэн үг үү? Энэ бол Селеста гүнжийн даалгасан анхны гүнжийн даалгавар. Эрсдэл гаргаж итгэлийг алдаж болохгүй. Тэхгүй гэдэгт чинь итгэлтэй байна. Эрхэм дээцээ. Одоохондоо ингэх шаардлагагүй Twilight гүнжээ. Өршөөгөөрэй. Өршөөл хүсэгч шаардлагагүй. Уучлаарай. Нарны баярыг тэмдэглэнэ гэж ботхоор л сайхан санагдаж байгаагаа хүлээн зөвшөөрье. Юу гэсэн үг вэ? Ард иргэдийн минь хувьд энэ баяр аимшигт шөнийн сарыг дээлсний минь баяр. Харин миний хувьд төрсөн ганц дүүгээ цөлөхөд хүрснийг минь л надад санагдуулдаг. Нэрээ ерөөсө тэр талаас нь бодож байсангүй. Гэхдээ одоо бүх юм өөрчлөгдсөн. Одоо энэ баяр дүүмэн эргээд Луна гүнж болсныг биднийг эргэн эвлэрч нээснийг санагдуулдаг боллоо. Энэ баярт оролцох болсонд чинь би туйлын баяртай байна шүү. Найзуудынхаа Понивил руу буцаж байгааг харах мэдээж хэцүү байсан байх л да. Баг зэрэгэл Чи миний шав биш болсон байж болно Twilight гүнжээ. Гэхдээ шаардлага гарвал туслахад бэлэн гэдгийг минь мэдэж байгаа биз? Чамаагч гэсэн хэрэгтэй үед надад туслана гэж найдаж байна. Энэ морь тантай уулзъя гин. Twilight гүнжид захаа ирлээ. Энд чинь Понивилээс ирсэн захиа юу? юу жишээ зүйтэй юм биш. Спайк, хоёулаа юу ярьж байла? Унтаж амрах тухай. Хоёулаа жагсаалтаа дахин нэг удаа шалгаж үзье. Ингэж хэлнэ гэж мэдсэн юм аа. За би саад болохоо болъё. Спайк, Бэлэн. Спайк. Цаг хэд болж байна? Шүн дунд болж байна. Өглөөч байж магадгүй. Яг хэд болж байгааг хэлж мэдэхгүй юм. Хөөх, ямар хачи юм бэ? Альвэ Спайк, юу болоод байгааг олж мэдэх хэрэгтэй. Юу болоод байна? Энэ ямар учиртай юм бэ? Юу вэ? Twilight гүнжил мэдэх байх. Миний бодлоор энэ зүү тогтлоор тайлбарлах юм бол Дээцээ. Намайг дагаад явна уу? Луна гүнж, Селеста гүнж хоёр алга болчихж. юу ч ойлгосонгүй. Тэд хаана байгаа юм? хэлж мэдэхгүй нь. Селеста гүнж, Луна гүнж хоёр ор сураггүй алга болжээ. Хаалга болсон? Тиймээс бид танд ирлээ. Тушаалыг тань хүлээж байна. Миний тушаалыг үү? Бид бол ордны хамгаалалтын цэргүүд. Бид хааны гэр бүлийн тушаалыг дагдаг. Луна гүнж, Селеста гүнж алга болсон. Мөн Кейдис гүнж болор эзэн тулсыг захирж байгаа учраас бид таны тушаалыг дагна гэсэн үг. Twilight гүнж. Цаг алдаж болохгүй. Та бидний юу хийх ёстойг хэлж өгөөч. Та нар Луна гүн Селеста гүнжийг хайх ирлээ үргэлжлүүл. Ард иргэд сандарч эхлэхээс өмнө тэднийг олох хэрэгтэй. Тэдэнд юу тохиолдсныг илрүүлэхэд туслах сэжүүр байгаль ёстой. Ямар нэг юм болвол юу ч гэсэн хамаагүй. Даруухан надад мэдэгдээрэй. Сайн байлаа шүү Twilight. Эрхэм дээцээ. Понивилээс мэдээрлээ. Everfree нөгөө дайрч байна гинэ. Өшөөгөрөө. Уучлаарай. Чи зүгээр үү? Борхон минь, юу та нарыг ийм гай зовлон дунгаав вэ? Юу ч байсан гэсэн та нар минь санаа зовох хэрэггүй гэж бодож байна. Та нарын зүг байж
Байна. Баггүй. Байна. Баггүй. Байна. Баггүй. Залив гэж өмнө нь хогийн ургамал ёр ингэж байгаагүй юм да. Гэхдээ ер нь бодоод байсан чинь ийм хогийн ургамал үзээгүй юм байх чинь вэ? Та нар үзсэн үү? Үгүй. Эднэр одоо хаанаас гараад ирвэ? Энэ тэнгэр бас яагаад байгаа юм болоо? Тэгэж ярихгүй шүү. Энэ бол Понивелийн газар нутаг. Бид нарны баярад тэмдэглэснээс нааш хороонд нь орохгүй шүү. Эверфригийн үүлнүүд та нар байдаг газар руугаа буццгаа. За яах вэ? Ширүүн аргаар үзмээр байгаа юм биз дээ? Аа? Хой! Тэнгэр нэг л жигтэй байх чинь. Хөөе, ингээд эн чинь одоо юу болоод байна? Хонгор минь намайг уучлаарай. Би санаатай ингээгүй гэдгээ амлаж байна. Би биш шүү. Тангаргалж байна. Сэти бэн. Хэрвээ чи найзуудтайгаа нийлж намайг чадаж байгаа болч огт энэтэй зүйл алга гэдгийг хэлье. Верити надад туслаач. Миний эвэр нэг л биш болчихлоо. Бид хаашаа явж байгаа юм бэ? Эверфри дайрч байна гэсэн үү? Юу ч басан бай тэрийг зогсооход бидэнд найзууд минь бас эвэ элементүүд хэрэгтэй. Гал дэргнээс хоцроогүй байгаа да. Twilight Понивел төрөх өөр арга байгаад мартаагүй. Тийм гэж үү? Чи нийсч чадна штэ. Оо, тийм штэ. Нэг л чихтэй юм болоод байна да. Юу болоод байгааг тайлбарлаад өгөхгүй юу? Тэнгэр хоёр хэсэгт хуваагдсан. Мөн эд нутгийн үйл биш гэдгийг мэдэгдэж байна. Бас энэ галзуу ургамлууд ч гэсэн. Бид Эверфри ойгоос ирж байна. Бид нэр хичээгээд бүр яаж чадахгүй нь болоо л да. Чи арай эднийг зогсоох ямар нэгэн ичэд мэдэх юм биш вэ? Энэ хачирхалтай аймууд миний эврэгч гэсэн ажилгаагүй болгочхоод байна. Ямар нэг арга олох хэрэгтэй. Понивел дахиад хэр удаан тисхийг мэдэхгүй юм. Би ч гэсэн хэр удаан тисхийг мэдэхгүй байна. Хараач аймууд тэлж байна. Хэр хурдан тэлж байгаагаас нь харах юм бол ганц Понивелийг эзлээ зогсохгүй нэ. Тун удахгүй Эквестрагийн талыг эзлэх шинжтэй шүү. Анхнаасаа галт тэргээр явдагч байж юу? Бараг л ирчлээ. Альва Спайк. Эвэ элементүүд аваад бусдыхаа олох хэрэгтэй. Бадгамчтай! Ашгүйтэй. Анцгаа хэрэг гараагүй байсан бол намайг ч дураараа өнгөчихгүй байсан гэдгийг ойлгоорой. Тийм ээ, газар. Гайхалтай сайхан хатуу газар. За мэдлээ дээ. Илүү сайн нийс сурах хэрэгтэйгээ ойлголоо. Анзаарсан эсгээ чинь мэдэхгүй юм. Гэхдээ Эверфри баг зэрэг хяналтаас гарчгаад байна. Чич гарцаагүй Понивел бол хууль явдлаас хоцорч байжээ. Энэ бүх гамшиг ямар учиртай хэдийнэ мэдсэн байлгүй дээ.
Селеста гүнж чамаг энэ бүгдийн учрыг ол гэж явуулсан уу? Яг ч тийм биш ээ. Селеста гүнж өөрөө нөгөө бас Луна гүнж тэр хоёр хоёулаа юу Алгуулчихсан. хин тэднийг авч явсныг мэдэхгүй. Гэхдээ тэднийг аврахад EVA элементүүд хэрэгтэй л гэж бодож байна. Өө тийм ээ. Яг л хуучны сайхан цаг шиг. EVA элемент биднийг насаар минь холбоно гэж хэлсэн байхаа. Харин одоо Celestial Luna хоёрыг аварч Equestria'г хогийн оромод баригдахаас өмнө зүйлдээ яг хэн рүү чиглүүлэх ёстойг хэлээд өгөөч. Тамаг би юу? Би л уншсан номноосоо хэрэгтэй юм юу ч олсонгүй. Жаахан цай үлдээчихжээ. Тал нь өдөр, тал нь шөнө цаг агарын жигтэй үзэгдэл хяналтгүй басан ургамал ногоо. Тэгэхээр бид хэний эсрэг тэмцэх ёстойгоо гадарлах шиг боллоо. Өвлигүүти. Оо. Twilight. Celesta гүнж өөрт чинь өгсөн шивжлэхээр намайг дуудахаас өмнө урдчилж мэдэгдэх хэрэгтэйг хэлсэн байхаа. Та нар анзаараагүй бол би яг сайхан шүршүрт орж байлаа л да. Одоо боосно. Селеста гүнж Луна гүнж хоёрыг суулгал гэж байна. Бас Everfree айн дайралтыг зогсоо. Үгүй юу яриад угаамаар вэ? Бид нарыг тэнэг гэж санах хэрэггүй шүү, Discord. Энэ бүхний ард чамааг байгааг мэдэж байна шүү. Битгий буруугаар ойлгоорой. Хотыг ямар болгосон ч надад таалагдсан. Гэхдээ намайг буруутгаж болохгүй шүү дээ. Тийм үгүй юу? Би өөрчлөгдсөн. Тийм биз дээ? Мөн тэгсэн байх та. Хаасайгүй чиний салаа туурай мөр байндаг. Би ганц л салаа туураатай гэдгийг хэлье. Хүн буруутгаад л. Гэтэл бид найзууд гэж бодож явлаа. Жүжиглэхээ бол чамайг ажиглаж байгаа шүү. Хадагтаа нараа би огт гэм буруугүй. Би худлаа хэлнэ гэж юу? Тийм ээ. Магадгүй юм. За яах вэ? Бид мухардмал байдалд ор боллоо да. Би үнэн хэлсэн ч та нар худлаа ярьлаа гэж бодлоо. Бидний шиг найзууд ийм тохиолдолд яадаг вүлээ? Twilight гүнжээ. Марцнаас хэргэм зэрэгтэй болсонд баяр хүргэе. Та гүнж болох эрхтэй. Энэ залгийг буцаагаад чулуу болгочихъя доо. Дэмжиж байна. Тийм шүү. Хөөе. Ингэж болохгүй шүү дээ. Хэрвээ үний ярьж байгаа бол яах вэ? Ашигөө минь гэж. Ядаж нэг нь надад итгэлээ шүү. Бусд нь хайрт найз Shutterfly-гаас нөхөрлийн талаар суралцах хэрэгтэй. Ёо, Fluttershy л да. Нэрэ тийм л. Хэрвээ чи буруугүй юм бол гэмт этгээдийг олоход туслаа л да. Гүй яхав тэгж чадна л да. Гэхдээ намайг сэрдэж сайн нэрийн минь гутаасны дараа бол туслах хэсгээ мэдэхгүй л байна шүү. Судалт технайзаасаа юу мэдж байгааг нь асуугаад үзээч. Зикора. Гэрээсээ зүгтхэд хүрлээ шүү дээ. Би хүртэл ойн түрэмгийллийг үнхээр дийлхэ байлаа. Яагаад ийм юм болсныг мэдэхгүй вэ? Тэрийг би ч гэсэн хэлж мэдэхгүй л байна. Гэхдээ шившлэгтэй хослуулж хэрэглэж болох нэг зүйл би өөрөө ашиглаж зүрхлэхгүй нь. Үр дүн нь аимшигтай байх болно. Ганц Аликорны ичэдэд л захирагдах зүйл байгаа юм. Twilight гүнжээ. Таалуу усамлыг ягаанаас цагаан болгож чадна. Уугаад үзвэл яагаад өдөр шөнө зэрэгцэн оршиж байгааг ойлгох болно. Нэг л нөлөөлөхгүй байх шиг.
хаа байна? Дахиад ганц ч алхаж болохгүй. Луна гүнж. Юурээс ойлгосонгүй? Бид хаана байна? Селеста гүнж та хоёр яагаад алга болчихсон юм? Бусдын чиний үнэт гэрэлд жаргах зур намайг зүгээр хараад сууна гэж бодсон хэрэг үү? Үнэт гэрлээ. Эквестрад ганцхан л гүнж байх ёстой. Тэр гүнж нь би